За сайн байцгаана уу? Удаан бичлэгээрээ уулзсангүй. За эргэн ирэлтийнэ. За ямар ч гэсэн нэгд өдрийн өдөр болж байна. Ажилдаа гарцсан байна. Одоо энэ чинь баг хэдэн цаг болж байгаа юм бэ? 35 болж байна. Сая энэ хаалга руу ороод ачаага ачуулчлаа. 2 ширхэг босоо койл, 1 хөвтэй койл авсан. Энэ барилга доктор манай компани 2 трак, дахиад нэг өөр компани 1 трак ингээд 4 Монгол жолооч нар сая зэрэг ачаа авлаа. Би хамгийн түрүүнд гараад ирэх шиг боллоо. За тэгээд одоо эдгээр маань удахгүй гараад ирээ. Айгу хурдан ачиж байна. За би тэгээд ачаан дээр гинжнүүдэд тавьчихсан. Одоо энэ дээр 2 страп тавиад тэгээ боллоо. Явах газар маань бол 600 майл Колумбус, Небраска руу 1650-аар авсан. Багаар ачааны үнэлгээ жоохон доошлоо л. Гэтэ яг тэгэл одоо зогсолтой нэвш тэгэл явахаасаар аргалах. За тэгээд энэ 7 хоногийн энэ бичлэгтэй маань хамт байгаарай. Лайка дарахаа мартуузаа. Тэгээ subscribe, follow хийгээрэй. Илүү их бичлэг үзмээр байх юм бол гоё сэтгэлээ комент хэсэгт үлдээгээрэй. Амжилт хүсээрэй. Сайн нэр манай Чикагод наадам болоо. Тэгээ наадам дээр таарлцсан хүмүүс бичлэгээ хаасан бэ, үзэх дуртай шүү. Үлгэр дуурайл авдаг шүү гэж айгүй олон хүмүүс урмын үг хайрлсан. Тэгээд тэрэнд маш их баярлж байгаа шүү. Бичлэгийг минь үздэг хүмүүс, лайк дардаг хүмүүс, фоллоу хийсэн хүмүүстээ маш их баярлалаа. Үргэлжлүүлээд цаашаага дэмжээрэй гэж хэлмээр байна. Баярлалаа. За дуусчлаа. Өхөм дуусаа. Ачаага одоо хөдлөхөд билээ. 600 майл тэгээ суунда. Нөгөө хэдийг жоохон хүлээчт юм лөө. Нэг залуу маань ийм бүхээг байхгүй. Дээрээс нь тап тавих юм. Тэгээ тэр нь тусламж хэрэгтэй юу асуучаа тэгээ явъя да. Сайн нэг ингэсэн. Нэг страп татчаад нөгөө страпээ чангалдаг нэг тийм load bar гэдэг нэг мөрт төмөр өгдөг байхгүй. Тэрүүгээр ингээд нөгөө страпээ чангалдаг. Тэрний маань бариул нь товууд болчих. Тэгээд бэлигээрээ товуудаа аччих юм бол бэли бохирдоод тэгээд юу ачдаг байхгүй. Өөр бусад хөрсөн юмнуудыг бохирдуулаад байдаг байхгүй. Тэгээ бохирдуулаад гээд нэг юм бодоод ямар сониуг ашиглачаа гэж бодоод явж исэн чинь дээр нөгөө өмнө цагдаад ажиллаж исэн түүх маань санаанд ороод ер нь цагдаа нар чинь ингээд нэг юм хэдийгээр харахаас ойлгомжтой юм байсан ч гэсэн ер нь наа чи ингэчиж тэгчиж нэг юм ярьдгүй байхгүй. Яагаад тэгдэг вэ гэдэг нэг жижигхэн жишээ авч өгөхөд одоо нөгөө өмнө за би мөрдөн байцаагч байхад ингээ хэргийн газрын үзлэг гэж хийдэг. Тэр хэргийн газрын үзлэг дээр за ингээд цус мэт зүйлээр бохирлогдсон гэж заавал бичдэг байхгүй. Цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон гэж бичдэг. Түүнээс биш яг энэ бол баттай цус байна. Цус мөн байсан ч гэсэн цус байна гэж ерөөсөө хэлдэг байхгүй. За яагаад тэгдэг вэ гэхээр ямар нэгэн байдлаар нөгөөдхийн цусгээ биччихдэг. Цаашаага шүүх рүү явдаг. Тэгээд нөгөөх нь шинжилгээгээр цус биш ч юм уу, эсвэл хүний цус биш ч юм уу, эсвэл улаан будаг ч юм уу, холцтой ч юм уу. Тийм юм болж таарах юм бол нөгөө хэргийн газрын үзлэг дээр байсан цус гээд нөгөө нотлохонтоор авсан цус гэдээсэн чи хаачдсан бэ? Нотлохоор нь далга болгосон юм биш үү гэдэг өөрөө хэрэг тундаг байхгүй. Тийм учраас нөгөө яг тэгж тоочны бас бичдэг. Ерөнхийдөө яг харагдаж байгаа, үзэгдэж байгаа юмыг яг тэр байдлаар нь бичдэг. Тэр түүх маань санаанд ороод тэгээд нөгөө load bar маань товууд мэт зүйлээр бохирлогдсон гэж бисээ бодоод явж ирсэн. Инээ түрээд тэгээд энэ түүхээ бас хуваалцчихъя гэж одоо сонирхолтой байж магадгүй. За тэгээд жоохон хүлээж агаад нөгөө тэгээд гарч ирэхээр тэгээд одоо зандаа гарлаа да. Хөдлөө. Нэг нь гараад ирсэн. Манай энэ залуу тап тавина. Габи. Бичлэгээ даа. Бичлэг гэж. Ямар бичлэг? Зүгээр энгийн үү эсвэл. Влог энэ 7 хоногоос буцаад хийж эхэлж байна. Чамайг танаа найзууд чинь хараад бичлэг дээр орцсон байна гэсэн гэдээсэн юм. Улам их оруулнаа. Сайхан наацгаж ийнө бодчихлаа. Наадмын баярын минь сайхан наацгаж ийнө гэж байна. Дамжуулж байна. За, тарпа тавихтаа тусламж хэрэгтэй. Би туслах уу? Чи яарч байна? Зүгээр. Тавилцаад үгүй. За, наад лоуд бараа харуул та. Уртал нь
хуг авсан ба шүү дээ. Ямар бяртай юм бэ чи нэрэ. Уурхаараа саваад нүур ам руу зөгт юм бэл шүү дээ. Болгоомжтой байхгүй л. За тэр дотор яг дараагийн залуу гэж байгаа авч байна. Чанхахгүй байгаа юм уу? Амар шүү юм яа. Тийм шүү дээ. Сэн чамч уу? Чимэр амар хатаа авах хэрэгтэй шүү дээ. Ийм хөдөлгөөнтэй байж болдоггүй байхгүй. Бүр амар хатаа авах хэрэгтэй. Байндраас солимоор юм байна да тий. Чууд шин шүү дээ. За сайн байна уу? Сайн явж байна уу? Сайн байна уу? За сайхан тусч юм. Сайхан тусч байна. Ахсаа бид нарт гидсний бууз авчирч байна. Нанди юм авчирч байна. Баярлалаа. Нэг газараас ачаа авсан одоо бас нэг газар хүргэж өгөн тий маргааш. За. За бууз идэв даа хэдүүлээ. За хөдлөе доо. Шинэ 12-д очих юм байна да. За 7 цаг тасралтгүй байрлаа. Яг одоо 2 цаг үлдсэн байна. Гэтэ энд айгу хүчтэй шуурга болж байна. Тэгээ үргэлжлүүлээд явах уу яах уу? Ямар ч байсан нэг бизнес гад трак стоп дээр ороод ирлээ. Трак салганаад шүү дээ. Одоо бүр ингээд зогсоход хамаг юм хийсээд нөгөө хогийн сав мав хийсэлээ. Яа гэм л ямар ч байсан нэг 0 орч гараад ирээ да. Нүрээ гоё бас. Нөгөө нүрээ гоод яг 2 сар болж байна. Яаж гарна? Метрогч үгний хамгийн наад талд нь л байна л да. Өглөөний минь хачаага өгөх гээд бэлдэж байна. Одоо тэр дотор байгаа трак гарахаар нь би зөрөөд орох юм. Өчигдөр нэлээд салхитай байсан шүү дээ. Тэгсэн чинь миний энэ төмөр энэ хувилнаасаа гараад унчиж зүгээр юм хөвлөд өгөх байхгүй. Тэгээ энүүгээрээ хугарчиж. Тэгэхээр нэг цагаан тейп бид одоо наалтдаг. Энэ тап нөхдөг байхгүй. Тэгэхээр нэлээд биетэй тийм маа нөхөө тавьчлаа. За энэ бол өмнө угаасаа хугарсан байсан. Ер нь энэ нэг тэр чигтэн солихолцсон юм байна. Одоо нөхрөө буцаач хийгээд энэ ачаа мачаануудаа бол суллахгүй унчиж мэд. Тэгээ одоо тэрийг хүлээж ягаад ухарч ороод гэж байгаа үгэндээ. Уушгүй гараад ирлээ. За ачаах газар ирсэн. Эндээс нөгөө тоосгоо аваад Чикаго буцаа юм да. $1000 авсан.
Өглөө босоод нүүр авах газар олдохгүй байгаа гэсэн. Сайн дугаачлаа. Одоо нарны тусаад ирэхээр. Нарны тус чи хэрэгтэй юм байлээ шүү. Юуээс тоодгүй байсан чинь. За дуслаа. Юм идчихэд хөдлөе гэдгсэн чи хэдэргийн халуун байгаад байна. Тэгэхээр ямар ч байсан явхаар нэг эсийн арай гайгүй ажиллаад арай сэрүүхэн байдیں۔ Тэгэхээр хөдлөе. Тэгээ жоохон орой моройх юм гэдэг юм. Хоол хийн гэвэл бүтэхгүй юм байна гэсэн. Үс амир үнэтэй биш. $4 5 центээр авч шít. Айгуу үнэтэй болсон юм шүү. Саяхан л $2 90 хэдэн цент гэдээсэн. $1 нөхөгдсөн юм шít. Яаж чагаад би юу атсан байгаа маа. Миний нөгөө бензиний картнаас сүүлийн 2-7 хоног бараг $4,000 нөгөө мэддэхгүй транзакшн, unknown транзакшн гарцсан бохгүй юу? Би ашиглаагүй өөр хүн одоо миний картаар ч юм уу, аккаунтаар ч юм уу бензин авцсан гэсэн. Тэгээ нөгөө газар руу залгаад хаалгуулад мөнгө буцааж авах гээд хилцсэн нөгөө нэг request хийсэн байгаа даа. Тэгээ над руу шинэ карт явууллаа гэсэн нөгөөт нь ирээгүй. Тэгээд би яг энэ бензин бол хямдралгүй авч байгаа энэ 7 хоногт. Тэгээ $800 тэр чигтэн л харлаа та. Уг нь хямдралтай, картны хямдралтай бол за нэг $100 ядчил $50-60 хямдарчтیں۔ Тэгсэн чи юу вэ? Гол харалтал авчих шүү дээ. Кофег авчлаа, нүрээ угаачлаа. Одоо ихэ 5 цаг байна да. Гэтэ очиж унахгүй. Ягаад гэвэл очоод хонох газар байхгүй, унтах газар байхгүй. Ягаад гэвэл яг Чикаго хотод болохоор нэг цагийн юм уу 2 цагийн наан зогсоод унтах та. Сая явж исэн чинь AC маань ажиллахаа болчихлоо. Яасан юм бол мэдэхгүй. Яг халуул явж байна. Гэтэ өдөр яг эд халуунаар нь бол сайхан ажиллаад өнгөрсөн. Би 4-7 хоногт уг нь AC-гээ янзлуулаад гарсан. Засварын газар очиж байгаа бүр. За тэгээд яваад ий да. За ингэж зогсоол унтъя да. 1:30 болж байна. Ачаан дээр очиход нэг цаг 16 минут үлдсэн байна. Энээс цаашаа зогсоол байхгүй. Тэр өглөө босоод явъя гэж бодож байна. Сайхан амраарай. Маргааш өглөө уулзъя. За өглөөний минь чага болгож байна. Дараагийн ачаа эндээс 100 майл гэсэн. Тэгээд буцаад Небраскаар. Гадаа бараг миний машин дотроос сэрэг юм шүү дээ. Амар байна. Яаж эсэг ажиллах вэ? Заримдаа ажиллаа, заримдаа ажиллахаа болоо. Өнөөдөр одроос ажилласангүй. Эд халуунаар одоо яад юм блэ? Чага буулгаж явахдаа 0 ороод нүрэ угаачаа гараад ирсэн чинь. Кофе өгч байна. Nice. Миний ачаанууд идэрл юм байна л да. Энд байгаа бүгдийг авна гинэ. Тэгээд энэ хүн би уг нь задгаа флатбед хэлэх гэж хэлсэн шүү дээ. Яагаад энэ Констого хүрээд ирвэ? Багтах юм уу гэдэг юм. Тэг яат юм болоо.
илүү гарахгүй юм ч уг нь багтгал хэвээр доо тий. Илүү гарах юм бол нөгөө оверсайз болоо явчих штэ. Тэгээ ямар ч байсан шалгах гэдэг энэ дотгошоо орчлоо. Араас нь орж асууд юм уу? За ямар ч байсан очичлаа. Уг нь бүгдийг ингээд очих хэвээр байсан юм байна. Тэгтээ минийхтэйг тааруулаад ингээд болчлоо гинэ. За страп тавихтаа энэ бас хэтэрхий чангалж болохгүй юм байна л да. Энэ нэг юм DSP автан гэдэг үлдээ шахмал тийм юм байна. Тэгэхээр бас хэтэрхий чанга татаж болохгүй. Тэгээ энэ бүх ачаанууд нийлээд 10,000 паунд ахгүй хөнгөн 10,000 паунд гэдэг чинь одоо миний чиргүүл дээр ачиж болох ачааны бараг 4-ний 1 бараг 5-ны 1 гэхгүй хамгийн дээд нь 47-48,000 паунд очих боломжтой гэхэр чи тэгэхээр нэг сүртэй бүр амар олон страпны бол хэрэг байхгүй. Гэтэ яг хуу энэ чинь ингээд 1 2 3 страп 4 5 энэ чинь ахаад 6 7 8 9 страп тавьчихдаг болно гэж үзэж байна. За тэгээд Гэлсинийг страпа шидэж чангалчаад дотгошоо орж цаас авчаад тэгээ замдаа гаръя да. За бас нэгэн халуун өдөр үргэлжилж байна. Энэ очигаа энд өгчөөд уржиг дээр авсан тоосгоо аваад буцаа Чикаго руу явна. Тэгтээ одоо тийшээгээ очих гэж бас 2 цаг юм бэлээ. Юм халуунт чинь юм идмээр санагдахаа болчт юм шүү дээ. Өсөгч хүн. Туслаа. Халуун байна. Ус гараад яваад. Одоо 40 минут яваад очлоо. Ноцороо нойр үрээд хэрэг аа. Лаг сонин газар шүү. Би энэ сая памп тавтаж мөнгө төлөөд $800 өгчөөс төлөөд дизель авнаа гэдээсэн баггүй. Ер нь бол бусад бүх л газрууд энэ яг одоо нэг хянах одоо юу гэдэг гол памп заяа. Тэнгуудаа нөгөө талынхаа банкнд хийхдээ нөгөө талынх нь одоо энэ шиг ийм юу байдаг хэвгүй. Нөгөө талын банкндаа хийхэд энд нь мөнгөө төлчөөд энэ хоёрыг зэрэг ашигладаг гэсэн үг хоёр тал руугаа. Тэгсэн чинь би ганцхан эндээ мөнгө төлсөн бай. Нөгөө талд мөнгө төлөөгүй юм ангартаад. Тэгээд би одоо яах нөгөө тал руугаа бензин амир төшөө амир гэсэн чи эргэж хараа зогсгээд. Одоо эргээд хараа зогссон биш. Сая ийшээ харцсан байж байгаа төшөө нөгөө тал руугаа хингуудаа энд гараад буцаж бүтэн эргэн гутаа ийшээ гарч ирээд одоо зогссон. Энд нэг карт март хийдэг юм та дугаар хийдэг юм. Нөгөө талд юу байхгүй зэ. Яаж чадчих чинь тийм тасаа. Тоосгоо авахар ирлээ. Нэг ч тараак байхгүй шүү дээ энэ чинь. 3:30-аас хаадаг газар би одоо 3 гэдэг ирсэн байна. Уг нь ирэхэд ядаж зарим нэг ганц нэг тараакууд ачиж идэг, ганц нэг тараакууд ачуулцсан бэхэлж идэг. Тэгсэн чи хаана ч ямар ч тараак байхгүй. Хараа хаачааг байлгүй та. Тоосгонуудаа авчлаа. Нийт 12 игний юм байгаа юм байна. Тэгээ бүгдэн дээр нэг страп тавиад болно доо. Дуусчлаа. Би нөгөө 2-7 хоногийн өмнө эсийг янзлуулсан гэж хэлжсэн шүү дээ.
өөр нөгөө куленттэй холбоотой нөгөө радиатор маань задарсан баггүй. Тэгээ тэр мэрийн ажлаа нийт бараг $4,000 засаг гарсан. Тэгээд энэ нэгд өдөр зам дээр өнгөрсөн 7 хоногт ажилдаа гараагүй нэгд өдөр гараад явсан баггүй. Тэгээд нэгд өдөр болохоор эсийн маань аягүй сайхан ажиллаж ирсэн. Тэгээ хоёр дахь хэсэгт ажиллахаа болцсон. Тэгээд нөгөө нэг газар руугаа бингсэн одоо эсийн маань ажиллахгүй байна гэдгсэн чинь за аваад ирээ үзье. Хэрвээ миний зассан одоо тэр зассан юм болохгүй байх юм бол өнгөөс өлөөдөг өөр юм болоогүй хэвтэрсэн байх юм бол тэгээ тэрийг үзээд янзлаад өгөө аваад ир гэдэг чинь. Тэгэхээр би хагасаа өдөө очиж ээлжлээ. Ямар ч байсан энийг энэ 7 хоногт засуулчаад гарахгүй бол ингэж явах гэж бүтэхгүй юм байна бүр. Явахтаа ч яг бүрийгээ тэгэл яваал халдсан ч гэсэн яваал тэгээд нөгөө эргээгээд халамж чи амарч чадахгүй болохоор ч аяг хэцүү юм байна. Тэгээд маргааш энийгээ буулгачгаагүй буулгачаад буцаж ачаа авч тавьж байгаа байхгүй. Тэгэхээр бүтцэн буцаад ажилдаа гарна гэсэн үг. Тэгэхээр ямар ч байсан хагасаа нэг жилүүд өдөр гарч байгаа юм байна. Тэр өдөр нь амжуулаад засаг бодондоо өдөр 12-оос хаана гэж хэлээ. Тэгэхээр өглөө эрт очиод үзүүлнэ. За хөдлөө. За энэ нөгөө гэрлэн дохоогоор булан эргээл ачаа өгөх газараа очлоо. Энэний дараа нэг ачаа авчаа тэгээ гэлүүг харна. Маш ирж явсан тракын тавьсан байна. Маш ирж явсан замын хажуудын фуд трак, тако трак бахаар зогсоо. За энэ болохоор Эрдэнэ шиш байна. Дээрээ жоохон халуун ногоотой, майонезтой, чизтэй. Тэгээ эндээс нэг 3 тако авч идэх гэж зогсож байна. Жоохон сэрүүцээдэг. Яасан ч амир хаалаа. Эндээс чинь нэгд өдөр ачаа авсан шүү дээ. Ер нь бол бужигчээдэг газар аахгүй. Энэ хоёр талын докон дээр нь нөгөө хуурай чиргүүлнүүд ирж ачаа авдаг. Энэ талаар нь бол дандаа флатбеднүүд явдаг. Бужигчээдэг газар адил. Өнөөдөр нэг ч трак алгаагүй. Жог оройтсон байгаад байгаа юм болов. Одоо 2 цаг болж байгаа байхгүй. Хаах гад бүх трактууд нь ирээд явцсан байж магадгүй л. За тэгээд ийшээ орж иж байгаа бай да. Уртынх нь арай
том хүн гинэ. Хотлох нь арай бага дээ. Би нэг 2-ыг тавьчих болох уу гэсэн чинь арай бас болохгүй юм байна. 3-3-ыг тавьчих. Заавал одоо доотлолт нь 3 койлыг ихгүй болоод одон голоороо хууччихна. За цэцтэй. Бүр ядарчлаа. Одоо гэрлөө нэг цаг 30 минут байл. Та ярдан дээр ирлээ. Одоо гэртээ харж амрыг. За энэ 7 хоногийн ажил бол сайхан л байлаа. Жохон халуун нэг статусууд их сайхан 7 хоног болж өнгөрлөө. Ямар нэг өөр асуудал байхгүй. Тэгээд бичлэгтэйгээ цаашдаа хамт байгаарай, лайка дараарай, subscribe хийгээрэй. Одоо ингээд энэ цаатлын улаанаас эхлээд ингээд бүгд манай компани тарахтанд байна. Хамгийн царай мутал миний явах шүү. Дээч хаас. За явах байх тий. Ярдас хөлсөн нэрэ ийшээ нүгэд ороод ирсэн. Энэ бас манай өөр компанид явдаг манай нэг найз бас дөнгөж ажилласаа буугаад ирж байна гинэ. Энэгээр ингээ монголчуудын зогсоолууд зөндөө байгаа уу? Өөр компаниуд. За тэгээ бай. Дараа 7 өдрийн бичлэгээр уулзъя.